шууд ингээл хаагаад байдаг байсан. Үг хэлүүлэхгүй хаагаад л ерөөстэй. Энэ таалагдахгүй байна, над таалагдахгүй байна. Ахаа таалагдахгүй байна гэл ингээл хаагаад байдаг байсан. Ямар ч одоо хэлцүүлэг байхгүй. Тэгэл юу таалагдсан тэрийг нь жоохон таалагдах хүн хэн байх вэ? Тэр хүнээр яриулна. Тэр таалагддаг улсууд энэ хаваар ингээд сууж идэг байсан. Тэр улсуудаа үг өгөөд одоо бусдын бол хаачдаг. Одоо бол яаж ийм нөхөр яг ярьж байгаа сэдвээсээ өөр ингээл халаал одоо бүр ингээл дэвэн дэлхий юм л ингээл одоо ярьж идэг. Хэн яринг нь бүгдээрэнд нь үг өгөөл яриулаад ийм байна. Уг нь бол эн чинь төсөвтэй холбоотой асуудал яриад байгаа хэрнээ одоо тэгээд сая нэг 30 минут юу яриаг гэхээр дэвэн дэлхий юм ярьлаа шүү дээ. Тэр Эрдэнэтийн 49% авсан Эрдэнэлийг маш сайн хүнлэгнэ. Тэрийг дэмжих хэрэгтэй л гэн дахиад тэрэнд юм өгөх хэрэгтэй л гэн. Барьж хорхон зүйтэй юу? Та нар урд нь яаж байлаа л гэн. Шалгахан зүйтэй юугүй юу л гэн. Хэн буруутай байл гэн. Ингээл яриад байх юм бол энэ чинь үндсэн асуудлаасаа бол тойроод ирсэн. Тэгээд одоо анхаарал өөр төвлөрөхөө байчлаа шүү дээ. Юу ярьж байгаа вэ гэдээ одоо ойлгохоо байчлаа. Тийм учраас би их хурлын даргаыг юу танд одоо сануулгах гэж байгаа зүйл бол яг л энэтэй холбоотой асуудлуудыг л дээр л одоо нэрээ яриулаад тэгэл саналаа хураадаг л баймаар. Тэгэхгүй бол эн чинь сүүлдээ бол зүгээр ингээд нэг чөлөөтэй ярилцлагын юм нэг талбар болоод ингээд хоёр тал болоод ингээд маргаж идэг тийм төгсгөлгүй тийм маргаан болж идэг юм энэ дэр болох гэж шүү дээ талбар. Ингээ яриад байвал ерөөсөө надад ч гэсэн зөндөл юм бодогдоол байна. Тэгэхээр хэрэггүй байх л энэ цагтай чуулганы чинь хуралдааны цаг гэж байна. Өнөөдөр хуралдаад тэгээ маргааш 5 дахь өдөр гэл ингээл дууслаа шүү дээ. Төсөв 11 сарын 15 гэхэд баталж дуусгах хэвээр. Өнөөдөр 2 дахь хилцүүлгэн. Ийм учраас энэ дээр их хурлын даргаыг бол яг л энэ нэг дэгээ бариад яг үндсэн асуудалтай холбоотой тэр саналыг сонсоод саналаад хураагаад явдаг байвал зүйтэй байна. Заримдаа тэр зэн квалдын тэр нэг тасалдаг нь бас зүйтэй юм шиг санагдаж байна. Яг ингээ хадуураад ирэх юм бол таслаа явчихдаг. Тэр таалагдахгүй байх гэж биш, хадуураад явахаар нь таслаа явчихдаг. Тэр бас одоо зөв ч юм уу гэж бодогдож шүү. Би энэ дэгтэй холбоотой юм санал хэлэх гэж.